100 ингээ шорт өмссөн байгаа шууд гуй муу ингэж ээлж бэлгч байдیں۔ Бүр ингээд тэр бол бүр үнэхээр айгүй хэцүү болж ирсэн. Сайн байна уу? Wonder Girls Journey 11-р дугаарт тавтай байрал Washington DC хотоос Оюка, Моника мэдчилж байна. Би нэг гэдэг нэг За тэгээд өнөөдөр 11 дахь дугаарын зочноороо бид нэр Бадмаа хичээгээ урьж оролцуулж байгаа. Баярлалаа. Ирсэн бадбаагчээ. Сайн байна уу? Ирсэн баярлалаа. Хоёр дүүгийн урилгыг аваад тэгээд Өөрсөнд баярлалаа. Хөөрхөн подкаст болсон байна. Тэгээд уулзаагүй сонссон. Нөгөө уулзаагүй уудсан ч гэсэндээ подкастыг чи сонсоод байсан. Энэ ямар хөөрхөн виз юм бэ гэж бодож байсан. Тэгээд бас ялангуяа Монголд байгаа хүмүүст бол нэлээ информатив байж чадхаар юм байна. Тэгээд бид санагцсан. Тэгээ аюу хөрхөн өгөөчтэй хөрхөн подкаст байлаа. Өөр юм гэсэн байстай. Бид хоёрын санаа бодлыг л яг тэгээж гүйцэтгэх хэмжээний хүмүүс сонсч л яваад болоо. За одоо хичээл маань сонь сайхан хоёрт юу байна? Хоёулаа сүүл баг 2 жилийн өмнө баг уулзсан байна тий. Тий 2 жилийн өмнө уулзсан байна. Монгол хоолыг гадаг. Тийштэй хоолыгаа зүр тийштэй нэрээ тийштэй санаж тий. Ойр сонь сайхан амьдралын сайн уу? Манай үзэгчдэд өөрийгөө нэг товчхон танилцуулаач. За намайг Бадмаа гэдэг. За тэгээд би одоо Америкт ирээд 9 дэх жилдээ орж ийн одоо тэгээ эх жил одоо 2025 онд миний 10 дахь жил болж байна. Тэгээд ирэхээс өмнө одоо би улсын байгууллагт ажилладаг байсан. Судалгааны институтт 8 жил ажилласан байсан. Тэгээд яг мэргэжлэрээ 2-3 удаа гадаад руу гарч судалгаа хийжсэн. Тэгээд янз янзын одоо дандаа судалгааны чиглэлээр явж агаад тэгэл яг хамгийн багыгаа гаргаад 3 дахь хүүхдээ гаргаад за ер нь гадаадд гарч амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээд явж тэр дундаа юу Америк гайгүй гэж магадгүй. Би ерөөсөө Америкт бол ирж үзээгүй байсан. Европ руу бол явж үзсэн байсан. Аз руу явсан байсан. Канада руу очсон байсан. Тэгээд нөгөө багасаа Америкийн тухай кино үзэл тэ вау Sex and the City амар хичээлээ вау гэдэг. Тэгээд нөгөө Америкч угаасаа багын мөрөдөл байсан учраас ерөөсөө яг ч юм зүгээр л Америк руу нүүгээл тэгэл нүгээл 10 жилийн өмнө бүх ажил карьерээ хаяал нааш ирсэн. Тэгээд бүгднийг л эхлүүлээл. Хүүхдүүд гэр бүлтэйгээ бөөнөрөө бүгдээ ирсэн тийм. Тэгсэн анх ирэхдээ бид нэр оюутны визагаар ирсэн. Айгуул олон хүмүүс оюутны визагаар одоо ч гэсэн ирсэн хിവэрэ байдаг юм байлээ. Тэгээд одоо ингээ 10 дахь жилдээ оюутны визагаа хадгалсаар яваа гэдэг үнэн сайд мэдээ байна надаас. Зүгээр дээ. Адилхан байна гэдэг сүрсэн жил хаалч ялгаагүй яа. Гэхдээ энэ бол миний хувьд бол ингэж боддог байхгүй. Ер нь штэ ингээ нөгөө нэг бид нэр одоо энэ хайт байна штэ энийг өөрчлөх хэрэгтэй гэж би бодоод байгаа байхгүй. Одоо жишээ нь өөр үндэснүүдийг харахаар бид нар чинь оюутны визагаар ирдэг ингээд нэг манаа шиг нэг өлөг болсон юм нь өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь ингээд хамтдаа ингээд community айгу strong айгу сайн establish хийсэн. Биендээ сайн тусалдаг тийм байгаа. Тэгээд би бүр яагаад зориуд оюутны виза би 10 жил хадгалж гин гэж хэлж байгаа чинь бас санаа бас хүмүүст бас жоохон мессеж өгөх гэсэн санаатай тий. Анхнаасаа оюутны визагаар ирсэн эхлээд зөв юм шиг боловч сүүлдээ болвол ингээд эн чинь бүр яг нэг тийм хайрыг болж эхэлж байгаа байхгүй юу. Тэрийг solve хийхгүй болвол тий. Тэгээд семестр болгоно төлбөр төлөхөөс хоолоо. Яа тий. Тэгээд л олоо. Тий. Миний хүсэх юм бас биш ээ. I know right. Эхлээд бол эхний 4-5 жил бол гэл университигээ төгсөл бол амар гоё те ингээл бүх юм ингээл те. Гэтэл одоо би чи ингээд анх эрэхтэй болвол университигээ төгсөөл би буцна гэж бодож байсан. Монгол руу очиад би бизнес хийнэ гэж бодож байсан. Би Монголын бизнесийг Америкт гаргах юмсан гэж бодож иржсэн болвол ингээд нөгөө хүсэл мөрөөдөл маань ингээд жоохон зогсоод тэгээд ингээд одоо юу гэдэг энд ингээ байхаас өөр аргагүй байдалд хүрээд тэгээд 5 жил ингээд оюутны виза хадгалсан болохоор kind of бигээ өөр хүрээд байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс хэлдэг байхгүй.
10 жил оюутны визагаар амьдарч байна. Та нар нааш оюутны визагаар орчих гэж байгаа бол гэдэг байхгүй. Хүмүүс ингээд асууж штэ. Тэгэхээр бойл. Тэгээд одоо миний одоо товчхондоо бол улсын байгууллагт ажиллаж исэн, карьерээ эхлүүлсэн судлаач хүн энд ирээд 10 жилийн визагаар амьдарч байгаа нэг л ийм эгэл жирийн Монгол одоо тэ зүгээр би бол яг ганцаараа биш байгаа штэ. Зөндөө олон монголчууд ингэж амьдарч байгаа. Тэгэхээр ялангуяа танаас сонсогчд Монголоос байгаа болохоор би за эрэхтэй над чиг 3 хүүхэдтэй карьер эхлүүлсэн бол оюутны визагаар ирэх гэж байгаа бол бодоорой л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр жоохон дэлгэрүүлж ярих боломжтой гарч магадгүй. Тэгвэл бадмаагчаас асуухад та болохоор өмнө одоо оюутны визагаар ирсэн димээсэн ингэ байна гэж тэгсэн шүү дээ. Бусад улсын community ингээд ихэд арай том байдаг болохоор арай өөр аргаар ирдэг гэж бодож байна тий. Тэнгүүд та одоо хэрвээ 10 жилийн өмнөх рүү очиод бадмаа байсан бол та ямар визагаар яаж наашаа ирээ гэж бодож байна? 3 хүүхэдтэй. Би бол шууд нөгөө нэг H1B ч юм уу тий. Тийм арай тий ажлын визагаар эсвэл бол би яг тухайн үедээ би жоохон нэг жил ч юм уу хичээсэн болвол магадгүй би докторийн сургалтаар ирээд тэгээд эцээ бол доктороо хийсэн болвол энэ дээр судалгааны ажил дээр цалин аваад тэгээд төлбөргүй сурж болох байсан байхгүй юу. Тэгээд яг тухайн үед нэг түүний тэр эмоц бас айгүй бас буруу юм байна. Би нөгөө яг дүнгийн төрсний дараа Монголын нөгөө улс төрөөс хамаарат бидний позишн амар өөрчлөгддөг байхгүй юу. Ер нь бол яг үндэ бас л тиймэрхүү юмны золиос шахуул хүн байхгүй би чинь. Тэгээд айгүй эмошн шийдвэр гаргасан шал дургу үрэлтэй. Хоёрдоо баг ингэж байна гэж байсан. Ингээд нөгөө хүүхдээ гаргачаад байжсан сургууль ажил руугаа орох гэсэн чинь ингээд дарга марганаар солигдсон. Тэгэл альбан тушаал юм ингээд өөрчилсөн тий. Тэгэнгუут чинь бол ер нь бол хүний эрхийн асуудал байгаа байхгүй бас ингээд хүний эрх зөрчилсөн асуудал байгаа байхгүй. Энэ Америкт ирж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ тэнд байхад бол систем нь угаасаа тийм бохир ажилтдаг болохоор тэрийг зүгээр ийм байх хэвээр. Одоо би өөрийгөө болоод эндээс survive хийхин тулд би гарах хэвээр гэдэг л бодол надад орж ирсэн болохоос биш. Хүч эдгэр чинь миний эрхийг зөрчсөн байж таа гэдэг юм надад орж ирэх байсан байхгүй юу. Тэгээ тухайн үед би хэрвээ магадгүй ажил руу орохдоо би тэр стресс, тэр байгаагүй байсан бол би магадгүй арай өөр байдлаар Америкт ирэх боломжтой байсан. Тухайн үед би шийдвэрийг айгүй тийм emotional байдлаар гаргаад хамгийн хурднаар виз гаргах боломжтой юмыг зүгээр хийгээл гаргацсан байхгүй юу. Одоо над чиг ингэж материалаа фейк дэж хийж гарчиж байгаа хүмүүс бол зөндөө штэ одоо чинь дансандаа би бол тухайн үед 150 сая төгрөгтэй гэж худлаа яриад гарч ирж байсан байхгүй юу. 10 сая төгрөгтэй л байсан яг үндэ сая. Тэгэхээр яг тэгж ингэж одоо нөгөө анханасаа нэг тийм жоохон emotion дээрээ анханасаа худлаа ярьсан тий. Эрэхтэй л жоохон ингэж ирсэн шиг санаад байдаг байхгүй одоо бодоход тий. Тэгэхээр ингэж юмыг худлаа ярьж фейк дэж ирэх бас дэмий гэдгийг бол ойлгосон emotion хэтэрхийх оруулсандаа одоо жоохон харамсдаг. Хэрвээ тэгвэл би арай ухаалаг шийдвэр гаргах байсан. Тэгээд надад бол тухайн үед зүгээр тэр эмошнороо зүгээр эндээс л гараад явж ивэл болоо. Надад тэр ямар амьдралтай би фейс хийх нь надаа I don't care би бол бэлэн гэдэг тийм зоригтой Монгол хүчтэй бүсгүй гэл ингээл ирсэн байдаг байгаа шүү. Тэгээд анх Монголоос ирэхдээ Америкийн талаарх төсөөлөлтөд ирсэн шүү дээ тий. Тэгэд яг Америкт буугаад танд ер нь Америк одоо ямар санагдсан бэ? Бодсноос ч ондоо байсан уу? За ингээл яг за шантайсан заяа. юу нэ. Ингээд ингэдэж штэ. Канадаар үзэхдээ бид нар болохоор юу гэж үздэг. Гэхдээ надад одоо юу гэмдэ хинч Америкийн би ер нь Америкт нэг ч таних хүн байгааг байхгүй. Тэгэхээр би ямар хэцээд ерөөсөө мэдэхгүй. Бусад газруудад амьдарч байгаа монголчуудаар ингээд очиод би чинь судалгааны ажлаар яваад очихоор чинь ерөөсөө тэр real life-аас айгүй хол байдгүйсэн байгаа байхгүй. Ерөөсөө юу ч битгүй анзаарахгүй зүгээр л амар гоё шопинг центрүүд байдаг, гоё газар байж таараа ингээд эргүүр хэсэл гоё амьдчих юм байна гэл бодсон заяа. Америкийн бүх бараа гоё те. Хоол нь гоё, бүх юм гоё, хувцс нь гоё те. Тэгсэн чинь энд ирсний дараа юу болсон бэ гэхээр энэ чинь нөгөө нэг бичиг баримт нь ямар байгаагаас шалтгаалаад хүний ажил олдох магадлал нь өөр болчихж байна. Нэгдүгээр тэрийг бодсоо I have no idea. Би юу ч бодсон гэхээр очоод би ингээл ингээл ажилд apply хийгээл ингээл оруулаа гэл одоо судалгааны ажил хийгээд орог явчих юм бодохгүй юу.
Гэтэл бол хизээш тийм байгаагүй. Тэгээд би бүр хамгийн bottom line тэ цэвэрлэгч гэдэг ажил хийх бараг шаардлагатай болж байгаа байхгүй юу? Одоо нэг тий ингээ нөгөө миний хамгийн анхны ажил болохоор сушины зөөгч байсан байхгүй юу? Тэгээд Бас зөөгчөр ихсэн байна. тэгээд сушины зөөгчтэй би амар тийм жоохон British accentтэй ярьдаг. Тэгээд нөгөө Америкчууд жоохон шоолодаад айгүй тип өгөөд ирсэн юм байлээ. Тухайн үед би яагаад хүмүүс надад эхний ажлын өдөр гэхдээ надад айгүй фан байсан тэр үед бол яагаад гэвэл би юу ч хийгээд бэлэн байсан л та. Гэхдээ over time би нөгөө амьдралаа өөрчлөх хүсэж штэ би ингээд энэ сушины юу байгаад амиргүй. Яагаад тэгэхээр тэр яг үнэндээ бол хятад хүмүүс байсан байхгүй юу. Тэгээд тэд нар чи жоохон тэгээд ингээд багаар ингээд даварсаар хагаад бараг жолонгоос сүрлүүлэх рүүгээ тулаа. Тэгээд би чи ерөөсөө бараг гэрээ хийж ордог бараг ээжээрээ сүрлүүлдэг байсан чи. Өөрөө тэр хүмүүсийн хэрэглэсэн зөвл хэрэг гараад яг үндэ Америкчууд ч гэсэн хийдэг юм байлээ л дээ тэрийг болоо тэ. Гэхдээ надад бол ингээд би ингээд улсын байгууллагт ингээд ажиллаад игсэн 3 хүүхд гаргацсан зүгээр л ингээд ажил дээр очисон ч бараг л эрхлээд байж идэг. Гэртээ очихоор ээж аав нөхөртөө эрхлээд байж идэг хүн чинь энд намайг хийж эрхлүүлэхгүй. Тэгээд би би юу хийчихвэ гэж яг үнтэй бодсон. Би бүр ингээ уйлдаг гэсэн. Бүр ингээ юу хийж вэ боцсон шалхаа болсон те. Тэгээд дараад нь би нэг сандвичний газар орсон. Яагаад гэвэл нэг хоолны газар ажиллахайг олон цагаар ажиллаад би хүүхдүүд дээр цаг гаргах гэж манай багч юм бол айгүй жоох юмсан баггүй дөнгөж төрчөөд явсан болохоор. Тэгэнгүүт би за боли сандвичний газар гэж нэг ихээр донгоогоо эрт хаадаг газар байдаг юм байгаад цаа ерөөс 6 цагт донгоод өгсөн ч хамаагүй гээл. Тэгээд нэрт босож үзэг Монголд байгаа хүмүүс ч амар жаргадаг байсан юм билээ шүү дээ. Бид нар чинь хүснээрээ унтаад хүссэн цагтаа ажилдаа очиод ялангуяа улсын байгууллага бол нэг аажуу уужуул очиж штэ бид нар бол тэ. Тэгэхэд бол би энэ ингээл яг 6 цагт гозоцсон заа сэндвичтэй харуулж өмссөн. Юу тэгээд сэндвич хийгээл өглөө өдөр чи бүгдөө breakfast иддэг тий. Тэгээд ажиллахад тэд нар бас намайг ингээд хог шүрд шал угаа гэдгсэн. Тэгэл кастомерууд яваад өгсөн. Одоо ингээд ланчны цаг дууссан учраас чи ингээд энэ цонхоо харчаад ингээд хогоо шүрд тэр шалаа гож ирсэн чи. Чи өөрийгөө өрөвдөн гэсэн аюултай байт юм байлээ шүү дээ. Сэндвич хийн гээгүй мүү. Зүгээр сэндвич хийх байгаа. Яагаад надаар яагаад энэ хөрөгчөө дүрэх гэдэг. Хөрөгчөнд ундаа хиймээ гэх. Тэгээ надаа амар санаа нэг юу гэвэл нөө монголчууд ч энийг ингэ зөөгөөд идэг ажлыг чи юу гэдэг вүлээ. Бас гоё юу. Биш нэг монголчуудын Монголд хийдэг нэг юм ингээд ачаа зөөдөг ажлыг чи юу гэдэг вүлээ. Ачгаар гэдэг үлээ биш тэр чиг гэдэг шүү дээ. Жишээ ачгаар чи нөгөө түлээд үлдэх ч илүү. Ямар ч юм нэг тийм амар хүнд хүчээр ажил хийгээд байгаа юм шиг санагдахгүй юу? Ингээд нэг бодлоо ус мус аваачаад тэрийг мишээ хийгээл тэ. Тэгэл би энэ чи сэндвич хийдэг гэсэн юм дээ. Яагаад байгаа юм бэ намайг? Тэгэл өөрийгөө өрөвдөл уйлаад би одоо амар сандын нэг юм шалны мод арчаад кастомерод орж ирэхээр хичээл. Ингээл тэгээд яг ер нь одоо өөрийнхөө prideтай нүүр тулсан. Тэгээд миний төсөөсөө шал өөрөөсөө тэгээд сургуулийн амар гоё юм баг гэсэн чинь бас яг ингээд яг их хүн чинь 3 хүүхдэд дагуулад ингээд очихоор би бол яг Монголд яж захтай англи хэл маань гайгүй байсан болохоор хүмүүст private lesson өгдөөс аахгүй юу хичээл өгдөөс аахгүй юу. Тэгэхээр миний охин бол энд эрэхтэй ер нь бол хангалттай англи хэлтэй хүүхэд ирсэн байхгүй манай охин том ч гэсэн үг тийм манай 11 настай ирсэн байхгүй. Тэгэхэд эднийх бол ингээд хичнээн шалгалт аваад манай охины төвшин тогтоосон ч гэсэндээ доогуур төвшин рүү оруулчихсан. Тэгэнгүүт манай охин тэр нь бас яг punishment болоод эхэлсэн байхгүй. Бүр яг иммигрантуудын анги гэж тустай анги байдаг. Бүр ингээд хаг англиар ярьж чадахгүй бүр ингээд баг тохио зангааны хэлээр ярих хэмжээний хүүхдүүдийн анги руу ингээд манай хүүхдийг оруулчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт манай хүүхэд ингээд нэг жил бол ингээд за гүрэх ёстой гэж гүрийгээд өнгөрөөд гэхдээ бол өөрөө айгуу сайн ярьдаг байсан учраас ингээд айгуух олон ном уншаал ингээд тэгээ яг манай хүүхэд high school-д төгсөхдөө Америкийн яг одоо native speaker-үүдээс илүү англи хэлний өндөр боловсралтай маш сайн англиар ярьдаг гэд тийм одоо төгсчихсэн байхгүй тийм honor student болоод ингээд
Тэгээд Аа. нөө нэг жил ингээд манай хүүхэд ингээд янгууд хоёр дахь жил рүү нь яг нөгөө төвшин рүү н оруулсан гэдэг байхгүй. Нөө за. Тэгэхээр би сургууль руу нь яриад Аха. хүүшээ. Дахиад автаад уу. Тий. Тэгэхээр нь би хүүшээ манай хүүхэд уулна. Аха. Хилтэй хүүхэд ирсэн. Аха. Тэгээд танаад сургууль одоо ингээд те яг Америкт ирж байгаа болохоор төвшин бууруулаад ирүүлж чинь гэж би ойлгосон. Гэтэ нэг жил Америкт сурчаад энэ хүүхдэд төвшөөрөөс ахаагүй те. Гээл тэгсэн чинь энэ бүр амар банталцаа байжаа гээл тэгэл газ манай хүүхдийг 2 жил 3 төвшин дээрчлүүлээд ингээд арай илүү native speaker-уудын анги руу оруулаад тэгээ нэг оруулчихсан аахгүй. Тэгэхэд би яг айгүй тийм сонир мэдрэмж төржээс аахгүй. Иммигрантуудыг бас ингээ илэг барих юм чи бас байна. Энэ чинь нөгөө арьс өнгөний үнсэл гэдэг чинь яг үндэ энэ Америкт бол яг арьсаар гэхээрээс илүүтэйгээр бас тийм иммигрант биш үү, бичиг баримттай, minority үгүй юу те. Айгуу чухал юм байна гэж бодсон. Тэгэл гих мэтчлэн ингээ нөгөө яг миний бодож исэн эрх чөлөө, тэгш эрх гэж байгаа юм бол энд бол бид нар яг үндэ хинч харин Монголд бол барыг би эрх чөлөөтэй байсан юм шиг санагдаж байгаа. Эрх чөлөөтэйгээр барахгүй дураараа ажиллаж байсан асар бүдүүлэг байсан гэдгийг бас ойлгож байгаа байхгүй. Ерөнхийдөө нөө дураараа дүргэж байгаа шүү дээ. Монголд бол ерөөсөө одоо ингээ харахаар хуйлгүй юм шиг амьдарч байна. Монголын мэдээг ингээл харахаар улс төрчтөнч тэр төрийн байгууллагч тэр хуйлгүй юм шиг ямар ч ёс зүйгүй юм шиг ингээл юм. Тэгээ би яг өнгөрсөн өөрийгөө хардаг байхгүй. Би яг л ингэж л ажиллаж. Бид нар бол яг ингэж ажиллаж байгаа. Би бол тэднийг яаж ажиллаж байгааг харж байгаа учраас за нэрээ шившигтэй шүү бид нар гэж бодож байгаа хгүй ичих мэдрэмж төрн тэ. Тэгэхээр бид нар бол өөрчлөх хэрэгтэй байгаа хгүй. Монголыг ч өөрчлөх хэрэгтэй. Монгол бол дураараа дүргсэн бүдүүлэг тийм л нийгэм. Ерөөсөө. Энд бол дураараа дүргэх боломжгүй тийм нийгэм. Гэхдээ өөрийн defense mechanism-ыг айгүй сайн одоо alert хийж ээж сайн одоо тийм ингээд юмд айгүй сайн төлөвлөгөөтэй байж ээж strategically байж ээж ингэж тэгжээж л ер нь явах юм байна. Тэр л ер нь Америкийн бас юу юм байна гэж ойлгосон. Тэгэхээр яг тэр кинон дээр гардгаасаа Америк хүчээ өөр шүү. Дандаа байсан шүү. Дандаа шүү. Man in Black дээр гардаг шиг тийм cool юм байдгүй байгаа шүү. Харин ч бүр бас улсын байгууллага бас л ялгаа авахгүй явахаар залахгүй. Явахаар залахгүй санагдсан надад бас. Би ч одоо ажиллаа хийж чадах бол надад өгөх юм уу гэж хэлмээр санагдаад. Тийм шүү дээ. Тэгээ энд бол ялангуяа нөгөө нэг DMV гэдэг. Оо яа тэр чинь бүр тайнаас зүгээр би тийш явна гэхээр бүр тэгээд нөгөө нэг юу байгаа шоолоод нэг хүүхдийн кинон дээр нөгөө нэг ямар тийм модноос ингээд нөгөө нэг зүгтдэг юм тийм Зофия дээр гадаг байхгүй яг тэр чинь бүр үнэн тэр чинь яг километрийн дараа сонсогддог. Ерөөсө тэдний тархинч тэгж ажилтдаг юм шиг санагддаг надад угаасаа заяа. За тэгвэл journey нөгөө хүүхдүүдийнх нь хувьд ер нь ирээд тасах орчин жоохон хэцүү байсан уу? Манай хоёр баг маань болохоор айгүй жоох ирсэн учраас тэд нар угаасаа англиар ингээ хэлд орсон учраас тэд нар бол ямар ч асуудал байгаа. Та гэхдээ юм лагийн те Монголд ижиж хүүхдүүд айгүй сайн англи хэл. Та өөрөө яаж англи хэл сурсан бэ? Би яг нөгөө би чинь одоо хамгийн анх англи хэлийг Монголд суралцсан хүмүүсийн нэг байхгүй нэг 5 дугаар ангиас эхлээд англи хэл зааж эхэлж байхад тэр боловсролын системийг чи хүрсэн юм баггүй юу. Тэгээд every year same level-д явж исэн ч гэсэндээ тэр чинь нөгөө overtime ямар ч гэсэн нэг халтар англи хэлтэй болоод тэгээд дараад нь би MOS төгссөн. Би MOS-та бакалавра, магистра төгссөн. MOS-ийн англи хэл гадаад хэлний сургуулиуд үнэхээр сайн штэ. Тэгээд MOS-ийн ер нь MOS-ийн сургалт ер нь сайн, айгүй сайн. Тэгээд тэндээс бол яг хүн болоод гарсан л та. Тэгээд тэрийг чи ажлын байран дээр ажиллахаар эдээ ичт юм байл шүү дээ. Тэгээд яг ажлын байран дээр очиод бас нөгөө гадаад руу томилтоор явах хэрэг гардаг учраас бас ингээд хүмүүстэй ярилцах хэрэгтэй болно. Ялангуяа эрдэм шинжилгээний ажил чинь өгүүлэл бичих хэрэгтэй болно. Тэгээд academically бол бидний төвшин бол өөр тань би нэг улсын байгууллагад 7 жил ажилласан байсан учраас харьцангуй гайгүй англи хэлтэй. Тэгэнгუთ би охиндоо англи хэл зааж ангууд бас ингээд өөр хүмүүстэй англи хэл одоо ялангуяа ээшт бэлдэх болоод хүмүүсүүд хамаатан садны хүүхдүүд янгууд чинь миний ээшт бэлдсэн хүүхдүүдийн левел аюу өндөр болонгууд над руу аюу хүмүүс хандаад тэгээд гайгүй хэл зааж эхэлчихсэн. Тэгээд ирсэн байсан да.
guys Монголдо ч гэсэн тий англи хэлээ сайн сурах боломжтой юм байна шүү. Заавал энд ирээд сурна гэдэг ахгүйгээр Оо, тий. ер нь энд ирж сурах гэдэг бол нэлээд тийм Бас тий одоо чаленж штэ. Тий. Яг гоо залуу нас байж болж байна тий. Мгм. Гэхдээ тий өөрөө ингээд бүр нэг 10 жил 5 жилийн гуулаа харчаад тэгээд тэрнээр ирж байгаа бол байж болно тий. Зүгээр л Монголоос цухтааж Америк руу өргөж байгаа бол уучлаарай. Нөгөө барын амнаас арслангийн ам руу орно гэдэг шиг юм боддог байгаа шүү. Тэгэхээр хааж байсан гэсэн амьдрах чадвартай байх хэрэгтэй. Emotion тий тэр мөрөн дээр бас айгүй бид нар бол тийм intellectually тийм emotion-ыг контролдох айгүй муу арт түмэн юм болоо да гэж би анзаарсан шүү дээ. Одоо ингээд би бол энд ирээд бол жоохон emotional controlтой сурч штэ. Одоо ингээд Монгол байгаа хүмүүс ингээд харахад бол дураараа аашилсан, амар бүдүүлэг тий. Тэгэл ямар ч тийм өөрийнхөө тийм intellectually emotional controlдох тийм чадвартай хүмүүс айгүй бага тий. Тэгэхээр яг тэр эмоцоор бол ирсэн л нэг гар байгаа хгүй яг үнэ би бол тий. энд ирээд даруулж байгаа шүү дээ. Энд ирээд бол угаасаа нөгөө нэг жигхэн усаа хацар нус болоод энэ даг багтраач заацсан тий. Тийм байцаа. Гэхдээ бас нэг бодлын айгүй надад болохоор айгүй тийм зөрөгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. Хүмүүс ингээл хийдэг чинь Америкт ирсэн гэл ингүүл чи 90 настайд ирсэн 17 он ирсэн. Чи гэрийнхэнтэйгээ ирсэн бол үгүй гэл ингээл ёо чи ямар амар зөрөгтэй юм бэ гэл штэ. Би хизээж ингэж чадахгүй би одоо гэрийнхэнтэйгээ амьдардаг ингэдэг тэгдэг. Гэхдээ би стил өнөөдөр би чамтай яг л адилхан ажил хийгээл явж штэ. Тиймээсээ энэ өсөө хүүхдүүд чинь тэгэхээр чи нэг бодлын нөгөө тэр хитрхи тийм юм омглон зан чинь нэг бодлын айгүй зүгээр ч юм шиг те нэг юм зориглоод нэг хийцэн бахад тэгэл яг хаа тэгэл хүн чинь суралцаал те өдөр тэр яг үнэ. Энд чи одоо ингэж гэж штэ. Би бол жоохон хүмүүсийг одоо жоохон хашраж айлах тал руу яриад штэ. Яг хүмүүс айгүй нөгөө нэг бенефитийг айгүй ярьсан учраас. Яг үнэндээ тийм. Надад бол бас айгүй бенефит ирсэн, айгүй юм сурсан. Би бол 45 настай ирсэн байхгүй юу? 17 настай хүн чинь шал өөр. Чиний ирээдүйд бол шал өөр байгаа. Чинийход минийхээс бүр 100% 200% илүү. Тэгэхээр би болохоор миний таргет аудиенс бол яг нь үеийнгийн найзуудаа 80-аад оныхоо гэж хэлдэг байгаа байхгүй юу? 80-аад оныхоо болгоомжтой шүү гэж сэтгэл хөдлөлөө шүү гэж. Тийм 90-аад оныхоо байсан ч гэсэндээ одоо бол бослоо одоо тий. Гарч байгаа учраас та нар ч гэсэндээ бас ингээд аяйгуу болгоомжтой оюутны визээр ирэх юм уу, ажлын визээр ирэх юм уу, яаж ирэх юм, яаж амьдрах юм, ямар ажил хийх юм, сайн жилийн дараа яах юм. Yes, судалгаа. Эмоц хэрэггүй, судалгаа хэрэгтэй, intellectual decision хийх хэрэгтэй. За та тэгвэл за сэндвич хийдэг байж байгаа. За үргэлжлүүлээд ер нь яаж нэг гайгүйхан шиг хүлээ олж эхэлсэн бэ? За хүлээ олох нь цаашаа нэг арай нэг сэтгэл нэг амардаг штэ тий. Ер нь нэг ямар зам. За яг гоо ер нь болоод сэндвич чинь жоохон цалин баг штэ. Тэгээд цагч баг бах тий. Цаг нь ч гэсэн багдуу байсан баг шүү баг. Тий. Тэгээд дараад нь жоохон small business хийх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээд тэгээ янз янзын хувийн бизнес хийж үзээ. Онлайн худалдаж хийж үзсэн. Гэхдээ тэд нар чинь болвол нөгөө ямар ч тийм ногоон картыг бол тийм спорт хийж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тий. Тэгэхээр юу болсон бэ гэхээр би дөрөв хальт хэллээ. Би нэг сургуулаа төгсчөөд Монгол руу явна гэд байжсэн чи явж чадхаа болсон гэ тий. Яагаад тэгэхээр би яг сургууль төгсөөл яг ковид таарсан. Тэгээ Монголд ажил хайгаад гисэн. Монголоос интервьюд орсон. Ажлын оффер авсан. За тэгээд ингэ байжсэн чи яг манай охин хай скул төгсгөөс нэг жилийн өмнө байж таарсан байхгүй тэр. Тэгэнгүүт нөгөөдөх чи тэр бол яг ковид үе байсан учраас яг Монголд байж байхдаа диплом авч болох боломжтой байсан. Гэтэл тэр хүүхэд яаж хийсэн юм бэ? Та намайг ийм байхад авчирсан. Одоо надад Монгол найз нөхөд байхгүй. Тэгээд би энд ямар сургуульд орох, ямар яах найз нөхөдтэй. Миний бүх юм энд байж байгаа. Тэгэхэд та одоо амиа хичээгээд явах гээд байна. Та ямар амиа хичээсэн юм бэ? Хэрвээ та явмаар бол аав хүрэхэд яв. Гэдэг юм ярьж эхэлсэн байхгүй. Тэгэхээр би чинь тэгвэл бас явж болох. Би бол тийш очиход бол шууд гайгүй ажил дээр очижсэн байхгүй юу? Уул нь бол тий. Гайгүй ажил дээр очижсэн. Тэгтэл нөгөө хүүхд чинь энд ингээд бүр ингээд шууд ингээд бүр нам суучаад бүр босохгүй байгаа юм чи. Тэгэхээр яг эцэг эхчүүд бол хүүхдтэй л ялагдаал тэгэл нүүдхэд дагдсан юм билээ. Тэгмүүд нөгөө миний 5 жил болвол яах вэ тий?
мөнгө олбох бүх юм хийж байгаа байхгүй би бааранд ажиллаж үзсэн. Би цэвэрлэгээний жижиг бизнес нээгээд ингээд гайгүй одоо дэлгүүрүүд янз янзын юмнууд ингээд commercial бизнестэйгэрээ хийгээд явж байгаа. Тэгээд манай нөхөр чи Uber хийнэ. Энд чи бол одоо нөгөө хамаг ирчүүд чи Uber хийдэж штэ угаасаа тий. Тэгээд Uber хий. Тэгээд одоо би чи сургуулаа төгсөөд явах гэсэн тийм өрөөдөлтэй байж байгаа болохоор одоо би нөгөө Монголд анх байсан шигэ биш болцсон. Би бол одоо ингээд бүр ингээд яг одоо арай өөр болцсон тий. Зүгээр ганц одоо мусик төгссөн диплом биш. Би одоо Америк университет төгссөн ингээд диплом байна. Энүүгээрээ би ингээд явна гэдэг ингээд амар ингээд бодсон байсан хүн чинь охиндоо ялагдчихж байгаа байхгүй юу? Ингээд шууд охиндоо ялагдчихсан. Тэгэнгүүт би өстө яаралтай виз сунгах хэрэгтэй болсон. Яаралтай университет рүү орох хэрэгтэй болсон. Дахиад next университет явахгүй болвол болохгүй. Тэгэнгүүт манай охин бас университет орох хэрэгтэй болсон. Тэгэл миний жинхэнэ дилемма эхэлсэн. Тэгээд одоо дараагийн 5 жилийн амьдрал нь ингээд шал өөр төвшний амьдрал явж эхэлж байгаа байхгүй юу? Яаж settle down хийх вэ гэдэг дээр ингээд төвлөрч эхэлсэн. За тэгэл жигэн одоо араараасаа л одоо асуудал үүссэн байт юм да. Одоо тэгэл ямар ч хэлсэн би одоо I don't know хэзээ нэгцэх миний энэ ингээд дуусгах гэж бодчих. Гэтэ бас нэг бодлын та айгүй тийм гоё мундаг ээж үштэй. Хүүхдийнхаа төлөө үлдэж яах гэдэг чинь те хүмүүс бол орхиод явж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ. Яг high school-ээ төгсөж байгаа хүүхдийг за чи тэгвэл өөрөө үлдмээр байгаа бол би бол амьдралтай хүн гэдэг ч юм уу те. Яг нөгөө Америк эцэг эхчүүдийн бас нэг жоохон ёс жаяыг даах гэдэг те. Гэтэ бас яаж одоо тийм үстэй 17 18 настай охиноо хүний нутагт ганцаараа ингээд орхиод явна гэдэг бас нэг үдлийн хэцүүлтэй. Та гэхдээ 5 жилийн өмнө рүүгээ буцаад очоод дахиад тэр сонголт ирвэл та яах вэ? Яг л адилхан санах вэ? Арай бэг хийхлээсэн баг та. Явъя та гэдэг. Би бүгдийг амлая гэж хэлээд амлаад явах байсан ба. Тэгээд яг хуу нэг их тийм байхтар гол нь тэгээ бас нөгөө хажууд хань бас тий бас ийм юм болд юм байна. Надад ингээ хөрөнгө оруулалт хийгээд намайг сургацсан. Тий тэр хүн чинь тий. Тэгтэл тэр хүн бас Монголд карьертай байсан үйл байсан. Тэр хүнийг авчираад би энд одоо таксиж болоо. Бараг тас боолын хөтөлбөр хийлгээд өөрөө сурцсан байдаг. Тэнд очиод би ч дарга болох гээд. Нөгөө хүн чинь энд байж байгаад шууд очихоор тэр хүн фейл байдаг. Би тэр хүний төлөө фейл байд. Тэр хүн бас өөрөө бэлэмш байгаа. Тийш явмааргүй байгаа байхгүй тий. Тэгэхээр нэрээ би яг selfish юм гэсэн бодлоод яг орж ирсэн байхгүй. Тэгэхээр одоо бидний нэг өвгийн юм байдаг штэ монголчууд чинь нэг тий. Амиа хичээн гэдэг бол асар бузар зүйл юм. Тэгээд бид нар чинь тэгээд бусдыг хайрлах хэрэгтэй. Бид нар чинь бас нэг тийм менталититэй өссөн учраас за би ийм тэгэнгүүт нөгөө хоёр баг маань бас таа англи хэлтэй ямар ч монгол боловсрал байхгүй. За тэр хоёрыг одоо хоёул ингээ нэгдүгээр ангиас нүгэн гэж байх уу гэж бодож байгаа би тий. Тэгэхээр ингээд бас л дараагийн проблем юм байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр за тэгвэл шиг энэ хүүхдийг ингээ 11-нд төсөж. Гэт за тэгээд ингээ байх болсон чинь яаж дахиад оюутан болох вэ гэж оюутан бодоод явсан. Тэгээ хүн чинь ингэдэм байх. 40 руу ингээд төхөөд эхлэв шүү дээ. Ер нь ингээд 40 гараад ирэхэр чинь юу болд юм бэ? Сүүлд ингээ амар утгагүй санагт юм ингээд сураад гарчин сая. Би одоо ингээ охиныхаа гаргаж хахад оюутан байсан байдаг байгаа байхгүй юу? Охин оюутан болсон чи ээж нь бас оюутан байж дээ. Хүмүүс бол ямар inspire юм бэ гэж бодож магадгүй Америкчууд бол магадгүй тий. Тэгвэл би бол нэг намайг одоо өгтлэн сур гэдэг хараачаагүй. Тэгээд ямар ч байсан за юу юм байна. Ногоо карттай болох хэрэгтэй юм байна. Ямар ч хамаагүй ногоо карттай болох хэрэгтэй юм байна. Гэсэн юмар одоо хамгийн easy арга замыг л хайж гисэн. Одоо монголчуудад угаас бүдөрөө л мэдчихэж байгаа тийм. Ингээл асаалим гээл хүмүүс хүссэн тийм. За тэгсэн чинь асаалим хүсье гэсэн чинь яг ажлын эрх мэрхийн хурдан ирд юм байна. Жил мөлийн дотор ирдэг гинэ. Тэгэнгүүт би юу гэж бодсон мэй гэвэл асаалим кейсийг олохын тулд би дахиад фейк хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Анх үе эрэхтэй фейктэд хүрээд ирсэн байж би дараагийн тэр жанхуу шиг фейк юмд ормооргүй байсан учраас
Asylum case-ийг би ингээд болж байгаа. Мгм. Ингээл одоо яг тэгж явж байгаа хүмүүс бол зөндөө л байгаа. Гэтэ зарим нь regret байгаа, зарим нь бол ингээд болоод байна. Тэгээ угаасаа энд амьдрий гэж шийдсэн болоод хэдэн жил ч хамаагүй хүлээж байгаа юм авч илэвэл хамаагүй гэж бодож байгаа хүмүүс Тийм. байгаа тий. Мгм. Магадгүй зарим нь зүгээр ажлын эрхээ аваад байж байгаа нь өнөөдөр тэдэрт ашигтай болохоор Тийм. өнөөдрийнхөө зүгээр те бенефитийг бодоод ингэсэн байж байгаа. Тэгтэл миний энэ дотроос ч бас нэг зулгаагаад байгаа байхгүй. Би одоо тэнд очиод бас нэг худлаа түүх ярьж таарах гэдэг нь шүү дээ. Тийм шүү дээ. Би өстө тэгсэн мгсэн гэл те. Тийм. Тэснэ even дөө жоохон ингээд нэг надад яриул жоохон давслаад ярих түүх байгаа ч гэсэндээ I don't want it. Би тэгмэр байгаа байхгүй те. Хайдандаа бас нөгөө дарагдчихж байгаа л Тийм та. шүү дээ. Тэгээд за тэгвэл би асаалын минийх биш юм байна. Окей. Асаалын ингээл тавьжаа. За тэгэл ингээд ажил хайгаал янз янз болоод хэлэнгүүт надад юу болцсон бэ гэхээр dry cleaning-ийн ажил болцсон аах. Dry cleaning-ээр айгүй Хим цэвэрлэгээр тий 2 жилийн дотор ногоон карт аваад байна гэсэн ингээ яриа гараад тэгээд эхнээсээ ганц нэг хүмүүс авсан байгааг нь хараад тэгэнгүүтээ why not те тэгээд би dry cleaning-д ажилд ороод тэрнээс өмнө болоод би яаж гэсэн юм бол баг эрхчлөөгөөрөө л ажиллаж байсан байхгүй жоохон бизнес хийгээл орчуулгын ажил хийгээл нэг монголчуудад аппликейшн дээр бүглэж өгөөл нэг ганц $200 аваад явхад бол надад боломжийн мөнгө олоод исэн байхгүй юу би хөөрхөн saving хийсэн тэр байсан байхгүй юу гэтэл за тэгвэл одоо болий dry cleaning л ажиллая одоо тэр ногоон карттай л олж ил хамаагүй те тэгэл би яг DCG minimum wage $15 тухайн үед байсан. Тэгээд би тэрэнд нь одоо тий зөвшөөрөөд агри хийгээд тэнд нь ороод тэгээд ногоон карт яасан чи жил ажил гэдгсэн. Тэгээд би за окей жил ажиллая гэж жил ажилласан. Угаасаа яг би нөгөө англи хэл сайтай ихэвчлэн dry clean байгаа хүмүүс чинь дандаа тийм уурхай хэмхэрхий хэлтэй хүмүүс байдаг. Бараг сайн хэлтэй хүн байхгүй тий. Тэгэнгүүт намайг ажилд ороод ирэхэд тэр story бизнесээ сайжирсан, кастомерууд нь ниссэн. Яг хоо naturally би тэдэртэй чинь personal connection үсгээд найз нөхөд болоо тий айгүй гоё болж эхэлж байгаа хгүй тий надад бол би бол яг үндэ надад тэр ажлыг хийж хат би бол enjoy хийдэг. Яг тэгвэл би өөрөө юм ярих дуртай хүн шалгаах дуртай хүн болохоор би ингэ нөө ярих хэрэгцээ бол ингэ бүр хангагдчихж байгаа хгүй яг ганцаараа бизнес хийж байхад болохоор яг ингээл онлайн юм харна тий ингээл одоо вебсайтаа яаж хөгжүүлэх үү одоо би чинь нөгөө шөнийн цэвэрлэгээ ингээ хийхэр чинь бас хүмүүстэй харьцахгүй шүү дээ тэр чинь ингээл офисруу наваад цэвэрлчихэд гараад ирчих тэгэл болоо тий тэгэнгүүт надад нөгөө жоохон тийм social interaction жоохон юу тий би яг хоо social юугаа ханханд бол ингээ волонтер хийсэн л дээ би зөндөө баг 3 4 жил волонтер хийгээл явсан. Бараг авраг волонтер болсон доо нэг сафар гэсэн юу honor monor авсан шүү дээ. Тэгээд яг хоо тэгээд явж исэн ч гэсэндээ яг dry clean ажиллахаар тэр чи бүр яг neighborhood-д ажиллаад эхлэхээр аюу нийтдээ яг нөгөө нэг regular customer-тай болоод ирэхээр ингээд бүр яг үнэнгээсээ тэр хэрэгцээ бол хангагдаж эхлээд найзуудтай болоод их жаах ингээд чалчдаг те. Хоош нохооч яас тэр чи яас өөх чи яас ач яас те. Чи тийш явсан яасан. Яг тэгж яахгүй. Тэрний хөрөм ямар уссан гэлтэй гэх тийм мэддэг болсон те. Тэгээд нөгөө чи зураг мөнгө үзүүлээд би наадтай ингэсэн байх гэл те. Тэгэнгүүт эхний жижил бол ингээл амар хурдан өнгөрцөн. Тэгэнгүүт за ногоон карт эхлүүлье гэж тэгсэн. Тэгсэн чинь ногоон карт эхлүүлэх болсон чинь манай байгууллагын такс гэ $4,000. Яах юм $4,000 төлчих гэн. Бадмаачи. За. Тэгээд окей, давай гэж $4,000 авч байгаа. Лойроо албаны такс шууд авчиж байгаа юм. Тий, надаас шууд авсан байхгүй. Тэгтэл Тэс гэсэн л баг тийм такс авч байгаа шүү дээ. Тэгээд хараад тэр чинь цалингаас бол ингээд юу нь бол суудтай байж итэл чинь шууд надаас ингээд зүгээр ингээд чи одоо өгч яад бол ногоон карт эхлүүлэх чинь амжиж гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ногоон карт эхлүүлэх чинь амжиж яг өгч чаа. Тэгээд лойрын хүсийг миний талаас бас манай employer-ийн талаас төлөх ёстой байдаг төлбөрийг бас би төлж байгаа байхгүй. Тийм шүү дээ. За тэгээд яг ингээд initially шууд $10,000 гаргал авцсан. За гэл тэгэл гэрээ хийгээл тэг гаргаал. Тэгээд явгангууд чинь би манай хүүхэд чинь университетэд орсон. Тэгээ университетэд орсон хүүхдээ чинь төлбөрийг төлөх хэрэгтэй болсон. Тэгвэл амар бага цалинтай цөөхөө цаг ажиллаж байгаа ажил дээр болохоор ер нь бол яг ингээ financial асуудал үүсч эхэлсэн. За тэр яг уу anyway тэрийг бол ингээ давлаа гэж бодоход
яг хоо энэ стейтээр сурах юм бол нэг одоо ажиллах хэрэгтэй бол энэ стейтээр сурах боломжтой гэмгүүд манай охин чинь одоо өөрийнх нь авсан оноо, байгаа байдал, перформансаас нь хамаарахаар манай охин бараг 70% тэтгэлэг авч болох боломжтой болоод тэгэнгүүт чи бушуухан л ногоо картаа л авах бол болох гэдэг ингээд би бодоол нөгөө ногоо карт руу чинь зүтгэцэн. зүтгэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яасан бэ гэхээр би нөгөө эрэгтэй босстойгоо ажилладаг гэсэн байхгүй юу. За тэгэнгүүт нөгөө нэг хүний чи бүр зан нь ураад гисэн дээ бүр ёо. Грин карт аплай хийж Аплай хийгээл ерөөсө сарч болоогүй зан амар хувирсан. Тэр эрэгтэй ялангуяа солонгос хүмүүс чи айгүй тийм бас юм буули тийм дээрэнгүү зам байсан юм биш үү. Би тэрийг ерөөсө хараагүй мдэггүйсэн байхгүй юу. Тэгээд тэрийг нь би ерөөсө хараагүй байжгаад тэрийг нь олж хараад тэгээ миний нөгөө нэг өргөр сөөсгөр зад чи хөдлөөд хэрүүл ам хийх гээд нөгөө төтөй чи бүр ингээд те тэгээд бүр хэрэлдэхтэрээ зодтолдох дээрээ ч бараг тулаа тэгэнгүүт ногоон картаар минь дарамтлаад эхлэнгүүт би амаа хамхиж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл ерөөсөө тэр хүн бол ерөөсөө миний биенд хүссэн үедээ хүссэн газраа хүрдэг болж эхэлж байгаа байхгүй юу. Бүр ингээ ямар шалтгаангүй би одоо ингээ тэр хүн чинь ингээ юм ажиллаа хийж хахад би одоо нөгөө нэг одоо кастомеруудад үйлчлээд ингээ каунтер дээр ч байд юм уу эсвэл арагшаа ороод ингээ одоо хувцснуудыг хүмүүсийнх нь нэр дээр байгаа хувцснуудыг би одоо ингээ ассамбл хийдэг байхгүй арталтаа. Тэгэнгүүт чинь амар том арталт нь айгүй том спейс зай байж хахад заавал миний ардл очиж зогсож ажиллана. Заавал миний бүр ингээд би надад одоо бүр тэр хүний тэр юм нь мэдэгдтэл ингэж ойрхон зогсдгийг тий бүх юм нь ингээд бараг ингээд бүр ингээд тий тэгээд ингээд 100 ингээд шорт өмссөн байгаа шууд гуй муу ингэж ээлж бэлгч байдаг юм. Бүр ингээд тэр бол бүр үнэхээр айгүй хэцүү болж ирсэн. Би ерөөс тэрийг дахиж дажаст хийж чадхаа болж ирж байгаа юм. Тэгээд кастомертаа уйлчдаг юм би уйлчихгүй уйлал ярьчихгүй ингээд айгүй хэцүү байна юм бол тий. Тэсэн чи тэгээд тэр бол адвокат байсан байхгүй хүний эрхийн адвокат хүүхэн байсан. Тэгээд тэр надад нэг байгууллагыг олж өгсөн байхгүй юу. За тэгээд тэр байгууллагт орсон. Тэр байгууллага бол надад шууд туслалцаа үзүүлээ сэтгэл зүйч гаргаж өгөөл тий. Тэгээд миний ситүэйшн чи ер нь жоохон хэцүү байгаа хгүй юу? Ер нь бол ингээд тэсвийг хийж болно. Тэр болно шүү дээ. Sexual ажлын тэр чинь шууд хараасмент л болоо авчичлаа. За тэр байгууллага яаж. За тэгэл тэр асуудал үүссэн. Ер нь бол аюу хэцүү болж ирсэн. Тэгээд тэнд бас нэг монгол хүүхэн ажилтдаг болж таарсан. Тэр нь бүр монголчуудын бидний хамгийн сайн мэддэг улс төрч хүүхэн энд ирсэн. Тэнд нэг юм байгууллагт ажиллаж байгаа болж таарсан. Тэгээ монгол хүн учраас гээд миний кейсийг надад тэр хүнд өгсөн. Тэгээд бүр яг Монголд байдаг найзтай юм хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн бол миний амьдралыг бол үнэхээр бүр дахиад буцаагаад хайл болгож чадсан байхгүй. Зөв зүгээр аваад организашн надад миний ингээд асуудлыг туслаад өмгөөлөгч гаргаж өгөөд ингээд явах гэж байхад тэр хүүхэн яг Монгол зангаар гаргасан байхгүй юу? Би өмгөөлөгч олъё. Тэгээд хоёулаа тэдээс авсан мөнгөө муваа наад чинь бол айгүй мөнгө олохоор кейс мэс гэж яриад. Тэгэнгүүт би яг тэр юмд нь дахиад инволв хийхийг хүсэв байхгүй юу? Надад амар буруу санагдсан байхгүй юу? Тэгэнгүүт би тэр хүнээс жоохон зайгаа аваад эхлэв штэ. Тэгвэл би өөр хүнтэй ингээ харьцаад эхлэнгүүт тэр байгууллага намайг яагаад тэгж байгааг ойлгохгүй шууд намайг ингээд пуш хийж байгаа байхгүй. Гэхдээ магадгүй тэр эмэгтэй тэр байгууллагт бас өөр юу гэж ярьсан бэ мэдэхгүй л те. Гэхдээ одоо тэр хүний нэрийг хэлээд яах вэ? Тэр хүн магадгүй өөрөө сонсч ич болно те. Тэр бол үнэхээр аимшиг зан гаргасан. Тэр хүн бол үнэхээр аимшиг зан гаргасан. Тэгээд тэр хүн зүгээр миний кейсийг ашиглаад мөнгө олохыг л оролцсон байхгүй. Тэгээд би болохоро надад мөнгө сонирн биш байгаа. Надад ногоон карт чуулаа гэдгийг тутаараа яриад. Би болоод яг үндэ бас л миний л буруу болсон юм байлээ л дээ. Хэрвээ би тухайн үед айгүй хурдан хөдлөөд шууд цагдаа дуудаад ингээ кейс үүсгэх явсан бол би магадгүй оргонол ч юм өөр төрлийн визэнд аплай хийх байсан юм байлээ. Гэтэл би болохоро
тэр хүмүүстэй одоо намайг араас хийхийг болиулаад хүлээж агаад бараг ногоо карта авах нь зөв solution байж магадгүй юм шиг. Яг тэгвэл тэр угаасаа би айгүй мөнгө төлөө тэр юу чи эхэлсэн байсан байхгүй. Тэгээд тэр process эхэлсэн. Тэр чинь ингээ half true явцсан учраас би true явцсан учраас би дараагийнх нь нэг авчмаар байгаа байхгүй. А гэхдээ надад бол яа харахгүй сэтгэл зүйчийн туслалцаа хэрэгтэй байсан. Сэтгэл зүйчээ бол аваа явж исэн. А тэр хүн болвол миний ингээд одоо юу гэдгийг одоо кейс дээр өмгөөлөгч олж өгөх хэрэгтэй болоод тэгэнгүүт байгууллагаараа дамжуулж өмгөөлөгч олохоор үнгүй өмгөөлөгч олох хэрэгтэй болоод тэгэхээр одоо тэр нөгөө парабоно буюу тий парабоно өмгөөлөгч олоход айгүйх хугацаа орд юм байлээ. Тэгээд ер нь бол яг магадгүй тэр хүн амар найстай юм ярьжсэн ч гэсэндээ би одоо комисшнээр ч юм уу одоо эсвэл бол би юу гэдэг чинь бэ I don't know өөрөөсөө мөнгө гаргаад лойер аваад тэгээд ингээ файт хийчихсэн ч зүг байсан юм уу тий тухайн үед бол гэтэл тэр хүн ба надад тэр зөвлөгөөг тэгж өгөөгүй. Тэгтээ бол тийм мөнгө л яриад байсан. Тэгвэл надад тэр нь айгүй сонир санагдахчаар ерөөхдөө жоохон зайгаа аваад хэлж байгаа байхгүй юу. Тэр нь эргээгээд яасан бэ гэвэл яг үнэндээ би тэр хүний хэлснийг сонсоагүйгээд өөртөө айгүй тийм disadvantage-ийг үүсгэсэн. Тэгээд одоо ингээд дөнгөж уржигдахын өмнө нь болохоор манай лойертэй одоо миний ногоо картыг одоо юу дээр ажиллаж байгаа. Тэр бас Монгол хүн нэрээ. Чикагод байдаг хүн. Тэр хүнийг одоо мэдж байгаа хүмүүс байвал тэр бол хамгийн аюултай лойерчин ч гэж хэлж болохоор яагаад тэгэхээр тэр Монгол тэр хүн болвол яхаарахгүй намайг тэр хүн болохоор бас юу хийжсэн бэ гэхээр тэр нөгөө нэг ажлынхантайгаа зүгээр юу ачгаа тохиролцохоо ногоо карт чи авч өгч болно штэ гэж юм яриад бас айгүй хугацаа алдсан байхгүй юу. Тэгэнгүүт одоо тэр хэд бүр одоо нөгөө нэг тэр манай одоо яг намайг өгөөлөгч хайгаа явж байгаа гэдгийг манай ажил олгогчд хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ажил олгогч дахиад өөрөө хэрвээ энэ хүн өгөөлөгч энэ хүн хэрвээ миний эсрэг сүү хийх юм бол би яаж хамгаалах вэ гэдэг тэр нөгөө хүн чи ангууд тэр чин кейсийг хийдэг хугацаа байд юм бэ штэ. Нэг жил мэлээ байд юм бэ штэ. Тэгэнгүүт тэр жилийн дуусчихгуудаа одоо чи дахиад над хуучин employer-оос асуугаад үзтээ гэж хэлж байгаа хгүй. Тэгвэл эхлүүлж болно гэж аман юм ярьсан. Аман яриад би текст мессеж бичсэн юм нь өнөөдөр хангалттай proof of document болж чадахгүй. Тэгээд би зүгээр л тэр хүмүүс зүгээр итгэсэн. Тэдний моралд итгэснээрээ би одоо ингээд миний ногоо карт ингээд шууд cut off болж байгаа хгүй яа. Тэгмүүд тэр одоо employer болохоор чи одоо заргалцсан ч чадахгүй гэж хэлж байгаа хгүй. Чи заргалцсан ч чадахгүй би чамд өгөхгүй гэдэг юмгууд нөгөө миний надаас мөнгө аваад миний төлөө ажиллаад байгаа хүн чинь анх тэр хоёр хоорондоо яриад бид гурийн дунд болно гэсэн яриа болоод төстаас төмпөн шанаа болцсон байж ш. Дараа одоо тэр хүний намайг абьюз хийж ягаад би ажилдаа очихгүйгээ дургуцаад ангууд намайг fire хийсэн аахгүй юу? Ажлаас гарчиж байгаа аахгүй юу? Тэгтэл нөгөө тэр нөхрийнх нь зөндөө надад хурж исэн бичлэг одоо тэр камер дээр байгаа тэр одоо манайх чи хаасаагүй камертай байгаа тий надад бүр өдрөөрөө минутаараа бичсэн ингээ тий яг бичлэг биш миний бичсэн ноут байгаа хгүй тэгвэл би одоо жишээ цагдаад хандаад яхад цагдаа бол access хийх хэрэгтэй байхад ороход харагдаж болохоор тийм юм байсан баггүй тэгээд надад бол зөндөө олон мессежүүд бол байсан тэгээд тэр тэгэнгүүт тухайн үед болохоор одоо чамайг ажлаас халдсан байна тийм. Гэтэ чи бол ногоо карт авах чинь чухал учраас хэдүүлээ ингээд одоо тий бараг тохироод ингээд яачаа гэдэг байдал дээр тэр бид гурав одоо ингээд тохирж штэ тий. Гэтэл хэсэг хугацааны дараа чиний юм ирэхгүй байна гэжсэн. Одоо л ирж байгаа юм шиг байна. Чи нэг очиод дахиад нэг асуугаад тах та. Гэтэнгүүт би жоохон confuse болоод гэтээ whatever би гээд очиод уулзсан чинь одоо өгөхгүй гэж байгаа байхгүй юу. Нөгөө хугацааг нь өнгөрүүлээ. Тэгжсэн байгаа байхгүй. Тэгээд тэр схем нь ингээд бөөнөрөө ингээд тэгээд айгүй сони юм байл штэ. Хүн өөрөө хохирогч өөрөө амар болгоомжтой байж тэр юм хугацааг алдахгүй явж явах хэвээр мэрэгжлийн хүмүүст хүнгийн төлөөд чамаагүй авах хэвээр парабона хүлээж удаах хэсгүү те.
Тэгээд монгол хүн гэхээр монгол хүндээ тусалдаг байх гэж итгэж болохгүй. Монгол хүн чинь харин ч хамгийн амар монгол хүнийхээ энэ бол одоо ингээд мангартж байгаад яг ингээд алтнаа гэдэг тэр юмыг сайн мэдж байгаа болохоор тэрийг амар ашигладаг. Тэгээд тэр тийм юм болсон байгаа хгүй. Гэхдээ Зэвүү юм байна. одоо би одоо яг юу гэмдэ бид нар чи одоо нэг тийм үеийн өөр гэдэг юм бид нар тэг жоох хатуу итгээд идэг болохоор whatever миний л үеийн юм билүү тэгээд би одоо ингэ л өөр хийж л байгаа юм л да тий. Гэхдээ ер нь айгүй болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Тэ бол монголчуудаа болгоомжтойгаараа монголчуудаас болгоомжтой байгаараа гэдэг үгийг би яг үндэ яг одоо л ойлгосон. Яагаад гэвэл тэр хоёр хүнтэй учирж байгаа нь миний магадгүй үйл өөр те. Тэр хоёр хүн бол зүгээр миний амьдралыг зүгээр ингээд цавчаа хийцэн. Тэгээд яг уу магадгүй одоо тэр миний employer бол одоо жишээ нь надаас арай илүү буянтай болохоро тий тэр хэрэг нь одоо ингээд шийдэгдээгүй цайгтаад өнгөрчээ тий. Одоо тэг ямар ч арга байх. Одоо ямар ч арга байхгүй. Тэгээд ер нь бол яг болгоомжтой байгаараа хүмүүсээ л гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй юу. Үүнтэй бол өөрөө айгүй мэдлэгтэй байх хэвээр. Өөрийгөө айгүй сайн юу яаж явах хэрэгтэй. Бүгднийг баримтжуулж авч явах хэрэгтэй. Ер нь бол эвгүй юм бол цагдаа дуудчих нь амар юм байлээ шүү. Цагдаа дуудчих юм бол цагдаа нар бол шууд кейсээ бүртгэж авсан тохиолдолд тэр хэрэг чинь маш олон төрлийн тийм кейс юу одоо юу гэмдэ одоо ногоо карт авах боломжийг ч үүсгэж болзошгүй тийм нөхцөл байдал үүсч магадгүй байт юм байлээ. Би одоо жишээ нь зүгээр би мэрэгчлэрээ ажил хийгээд хайгаад жоохон хугацаа орсон ч гэсэндээ хүрээгээд тэр хоёрын хооронд нэг үнэхээр одоо юу гэдэг амар uneducated хүмүүс байсан юм байлээ л дээ. Ингээ амар моралгүй те. Бид нар чинь болохоор бас нэг хичнээн монголчин ингэж байгаа ч гэсэндээ бид нар чинь нэг университед ороод төгссөн хүн гэдэг чинь арайч тийм найстай юм хийх хэмжээний биш л байдаг юм байна. Тэд нар бол миний одоо ингээ ажиллаж байгаа хүн одоо тэр employer бол одоо ямар ч боловсрал эзэмшээгүй тийм л солонгос тийм жижиг бизнесүүд л байгаа байхгүй яг үндэ би бол тоож ажилд орохооргүй л газар байсан байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө аваачаад ингээ базаад хамгийн доошоогоо аваачаад шулуутцсандаа би өнөөдөр бүр ингээд туйлын их регрет бүр ингээ амьдралдаа ингээд хизээч мартахааргүй тийм новшин түүхийг ингээ өөртөө креат хийчээд сууж байгаа байхгүй юу ерөөсөө. Гэтэ тэр эсэнд бүр сурцсан байна тий. Ер нь дээрлээд. Тэр ганц хоёр ажиллаж байсан хүмүүстэй нь уулзаж үзсэн чинь ерөнхийдөө тийм найстай хүмүүс байгаа байхгүй юу ерөөсөө тий. Тэгээд хинч ажилтгүй бизнес бараг дампуурж яхад нь л бараг би орж ажиллаж болсон байдаг байгаахгүй. Гэтэл эргээгээд намайг бараг бизнесийн муухай олгосон яасан хийсэн ч гинөө хамгийн гол надаас өөр бас нэг монгол хүүхэн ажилтдаг. Тэр бүр ямар ч англи хэлгүй хүн байхгүй юу. Тэгээд одоо яг үндэ хин дээр блэм өгөөч мэдэхгүй тэгэл над руу ингээл бас блэм өгөх оролдоол тий. Тэгэл whatever тэгэл тэр бол тэгээд дууссан жоохон sad story. Ярьчлаа. Одоо тэгтээ та юу гэж бодож байна? Дахиад бол юусоо боломжгүй. Ямар ч болох. Одоо л би бол оюутны виза хадгалаад явж байгаа учраас өөр төрлийн виза л аплайдах хэрэгтэй. Тэгээд жоохон амьсан аваад, жоохон амраад одоо менталити одоо миний сэтгэл зүй оюун санаа дараагийн юмыг эхлүүлэхэд бэлэмш байгаа байхгүй юу? Тий. Тэгвэл миний өмнө нь одоо миний эзэмшсэн боловсрол, миний ажлын туршлага болоод өөрийгөө спонсор хийх боломжтой категориуд бас байж болохоор юм шиг дуулдаад яг уу над дээр ингээд кейс аваад явъя гэсэн ганц хоёр өмгөөлөгч нар байна. Гэхдээ ингээд нэг тийм нэг юм ингээд эвдэрсэн юм trust болвол тий итгэл одоо ер нь эргэж яана гэдэг асуудал болвол арай би одоохондоо бол ямар ч ногоо карт бүр бод хүсэлж байхгүй. Одоо бүр Монгол руугаа буцаж яг одоо өөрийн чи төрөний хэлдгээр хүүхдээ үлдээгээд ч хамаагүй явд юм уу? Яа гэвэл надад бас нэг тийм жоохон ч гэсэн хийх хугацаа орчин хэрэгтэй. Би бүр яг үндэ одоо л хамгийн их орноо санаж байгаа байхгүй. Яаж авторыг өгөөд очичмаар санагдаад тий. Би зүгээр Монгол руу очичиход би ямар ч ажил хийсэн эндээс бол арай дээр л амьдрах юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хүн чинь их орондоо байж байгаа юм чи арай өөр шүү дээ. Тийм шүү дээ.
хизээч ингэж дээрлэхгүй тий. Хизээч ийм тэнэг байдалд орохгүй байхгүй. Би бүр ингэж би яагаад ийм тэн. Гэтэ би штэ тий. Ингээд юу тиймдээ би зүгээр ингээд тийм амар гоё бүх хүний хэлсэн тэтгээд явж байгаа нэг тийм гоё хүмүүс байдаг штэ нэг bright тий. Би зүгээр яагаад тийм хүн байж болохгүй гэж би гэж бодоод. Тэр ч дадуулна штэ тий. Дадуулах гэж оролдоод. Ер нь айгүй тийм. Тэгээ би юу гэж ярьж ирсэн гэж хамгийн энэд тийм баг жилийн өмнө. Хүмүүс наваа хуурсан ч хамаагүй би зүгээр баяртай хуурдагдана. Яагаад гэвэл хүний хэлсэнд зүгээр л байгаагаар нь итгэдэг тийм цэвэр ариун сэтгэлтэй байж ич тий. Ирлэг дээр очихдоо би тий чи яасан муухай юм тээж авсан хүүхэд вэ гэдээ айгүй бол хэлсэн чинь би тий тэр намайг тэгэж гомдоосон юм чи би тэгэлгүй яад ингэж хэлж чадахгүй штэ. Харин би миний зүрх сэтгэл цэвэр байж хэвээр байхгүй юу? Гэмгүй байж хэвээр байхгүй тий. Гим хийсэн бол би гимээ мэдээж бид нар бол айгүй гим хийж байгаа л да. Гэхдээ би ирлэг дээр очиход би тэр хүн надад муухай занг орсон учраас би тэрийг тэгж хорлсон гэж хэлмээргүй санагдчихж байгаа учраас би зөвхөн хүн худлаа ярьжсэн ч гэсэн худлаа ярьж байгаа хүний л гим нь өөртөө үлдний эцтэй хуурдагдсан над дээр унахгүй штэ. Хуурдагдсан би тэр хүн намайг хуураахдаа яа ингэж би харин тэрэн дээр нь буцаагаад ингэж муу юм хийх юм бол эргээгээд над дээр эн чинь өөр дээр бичих тгүүл өөр болж үлдэх гээд байгаа учраас те тэр би бэлэн гэж хэлж орилж ийсэн одоо би өөрийнхөө амийг алгадаад яг бэлэн үү гэдгсэн чинь бас бэлэн биш хямрах гээд байгаа байхгүй. Гэхдээ яг уу нэг жоохон ингэ нэг юм одоо буддист одоо нэг behavior жоохон өөр дээр гарах гэж хичээж байгаа болохоор ингээд за яах вэ те тэр хүмүүсээ л үйл штэ те тэр хүмүүс л үегээд үлдчихэж байгаа тэдний л үйл харин би энэ дээр ямар сэтгэлээр үлдэх вэ гэдэг миний үйл байгаа учраас те ингээд орхисон. Гэтэ одоо тэгээд жоохон амьсгаа авч байгаа ягаад гэвэл чи 2 өдрийн өмнө болсон учраас би ингээд жоохон emotionally ярьж байгаа байхгүй юу. Гэтэ anyway ямар ч байсан in the future maybe би дараа дахиад хэдэн жилийн дараа энэ подкастаа сонсоод те тэгвэл би дахиад өөрчлөгдсөн байх л та те. Тийм болохоор яг би ямар ч байсан өөрийгөө алдахыг хүсээгүй би муу хүн байхыг хүсээгүй нэг одоо үзэн ядахыг дотроо би хүсээгүй. Гэхдээ би итгэсэндээ бол харамсаагүй зүгээр эн чинь яг үндэ тэр хүмүүст ч ярьж байгаа сорил надад ч ярьж байгаа сорил ахгүй юу. Тэр хоёр хүн чанараа байж гэнэ мөнгөө сонгож гэнэ тий. Яг үндэ одоогийн нийгэмд бол хүн болгон мөнгийг сонгож байгаа. Гэхдээ яг тэрний дараа тэр хүн яд жаргалтай байгаа юу гэдэг асуудлыг бодоод үзэх юм бол арай өөр тий. Гэтэл би 2 өдрийн өмнө ингээд шоконд ороод уйлжсэн ч гэсэндээ би тэрийг зүгээр ингээ өөр хийцэн болохоор айгуу сан ингээ айгуу амархан өөр хийцэн болохоор надад ингээд одоо би өөр юу хийж болох вэ? За одоохондоо юм хийх тийхэл авлагатай. Гэхдээ би өндөө одоогоор амьдраад яг надад одоо юу байгаадаа би ингээд blessed байгаа юм чи тэ. Яг үндэ ингээд би дотроо л ингээд гунигтай ингээд хүснээ авч чадаагүй тал уурлаад байна штэ. Би нэг жоох өөхчих тэ. Гэтэл магадгүй ингээд хизээ нэгэн зүт би өөр байдлаар авах хэрэгтэй ч юм уу аль сүлбэр авах хүсгүй Монгол руугаа буцах хэрэгтэй ч юм бэл хүн өөс тэ. Тийм учраас за ерөөсөө одоогийн момент дээр happy байх дээрээ л төлөвлөх хэрэгтэй юм байна гэдэг юмар л одоо амьдарч байна да. Тий. Гэхдээ айгу мундаг уужим сэтгэлтэй хүн байна. Тийм яараас бас тэрийг уучлаад хүлээгээд одоо би хүнийг үзээ ядаад явах вэ гэж хэлж байгаа чинь үнэхээр одоо л тань шиг хүнтэй таарсан хүмүүс өстой уг нь айтайхан байх өстой байтал чинь бүр сэргээрээ жоохон муухай маад гэхдээ карма бол байдаг штэ бас заримдаа тийм. Би хаяада ингэж боддөө штэ. Намайг тогтоож чадаагүй буянгүй юмнууд гэж боддог аахгүй юу. Яа тэгээд би боддоо яг үндэ би бүр ингэж сэтгэл зүрхээ бид нар зүгээр л өгч чаддаг байх хэрэгтэй гэж би боддог байхгүй зүгээр бид нар зүгээр л өгч чаддаг байх хэрэгтэй тий өгдөг байх хэрэгтэй сэтгэлийг гаргадаг байх хэрэгтэй цагийг гаргадаг байх хэрэгтэй тий айгүй олон юм амиа хичээсэн хүмүүс зөндөө байж хахад энэ амиа хичээж авч би ч гэсэн амиа хичээ гэж явах ч онцгой юм шиг санагддаг байхгүй тий гэхдээ амиа хичээж байгаа ч гэсэнтэй хүн чинь бас хүн шүү дээ тий тэр чинь бол бас deserve to love to be loved right тэгэхээр би яах вэ? Тэгэл одоо нэг хохирогчийн дүрж тоглох дурггүй. Хохирогчийн дүр чинь бас аюу онцгүй шүү дээ, тий? Тэгэхээр жоохон нуудаг. Одоо би яагаад энэ подкаст дээр яасан бэ гэхээр
Одоо яагаад бадмаа олсон бэ гэвэл нуух шаардлагатайс болохоор л бадмаа олсон тий. Тэгээд гэтээ би ингээд хүмүүст хэлэх ёстой, шеэр хийх ёстой гэж бодож байгаа болохоор хэлж байгаа. Хүмүүс болол бид нар яг өөрийнхөө үндсэн амьдрал дээр бол бид нар хинт ч муу харагдахыг хүсдэг. Тийм. Зөвхөн аз жаргалтай юм а постлдог. Зөвхөн аз жаргалтай байгаа хэсгээл оруулдаг тий. Одоо өөрийнхөө сүксэсийг харуулад сүксэс рүү очиход ямар одоо тий хэцүү байсан бид нар хэдэн удаа ямар шархавснаа хизээж хүнд харуулдаг шүү дээ уусаа тий. Тэгэхээр би зүгээр ямар ч байсан энэ чинь яг үндэ Америкийг бид нар бол ингэж үүж ажиглал одоо country of freedom тий. Бид нар тэгж бодож ирсэн болов уучлаарай бүр 9 шидийн бүрдсэн мигрантуудаас бүрдсэн. Тэгээд хаяада бүр ингээд эрүүл хүн байна уу гэж бодоход ч хүрдэг тий. Гэхдээ айгүй сайн тогтолцоотой системийн зүг болохоро ингээ нэг системтэй зөв үнэн тий явж байгаа. Сайн хүмүүс бол маш олон сайн хүмүүсүүд байгаа. Би бол надад бол айгүй олон одоо ялангуяа би одоо нэг тэр драйглинд ажиллаж байхдаа айгүй олон найзтай болсон. Айгүй олон гадаад найзтай, кастомеруудтай болсон. Ах дүү, эгч дүү шиг тийм хүмүүстэй найзтай болсон. Тэгээд одоо ингээд одоо ер нь ингээд одоо neighborhood ер нь бол зөндөө сайн хүмүүс бол байна тий. Тий зөндөө бол одоо ингээд бид нар чи яг л өөрсдийн нэг тийм хэрэгцээ байгаад байгаа шүү дээ бид нар чинь. Тэр хэрэгцээг бол аваад явж байгаа. Нэгэд одоо Америкт явж байгаа болохоор Америкт эдээшээд тий. Яг Америк соёлтой, Америк хоолоо иддэг, Америк киногоо үздэг, Америк улс төрөө ярьдаг тий. Америк одоо активитинуудаа хийдэг тий. Тийм болсон одоо жишээ одоо манад Монголоос манай нэг одоо найзууд ихчнэр ирсэн байж байгаа. Тэд нар ингээд миний ингээд хийж байгаа ингээд community-тэй хийж байгаа activity-тэй харахаар ингээд шоолоод байгаа байхгүй. Монголчууд болохоор танаа Америкчууд чи париг айгүй хүрхий хийх юм аа гэж тэгж байгаа байхгүй. Яаж гэсэн чинь гэрээсээ бүгдээр нэг юм авчраад тэгээд париг чигээл тий. Тэгэл одоо та нар ингээд бүтэн сайн уулзч мулцахаараа аюу хөөх юм аа. Айл болгоно нэг юм бариад ирэх юм. Тэгэл тэрийг эдэл тэгэл хөөх ингээл цагаа өнгөрөөгөл аюу гоё юм аа гэл те. Танаа Монгол сургуульч хөөх юм аа. Хоол сайтай юм аа гэл те. Тэгтэл монголчууд ч болохоор одоо жишээ бүгдийг хүндрүүлдэг гэж байгаа байхгүй юу? Одоо жишээ шинэ жилийн үдшилэг болох байлаа гэвэл заавал үнэтэй ресторанд ороод гоё хувц өмсөөл те. Тэгэхэд чинь манайх чинь ингээл одоо жишээ community ч юм уу аль эсвэл одоо ингээд би онгоцны буудлын дээр волонтер хийдэг гэсэн аахгүй нөө information desk дээр helper хийдэг гэсэн аахгүй юу. Тэгэхэд чи бид нар ч бас өөрийн community байгаа штэ. Тэгэл бид нар чи ингээл уулзч муулцах зүгээр л тэгэл ажлынхаа өрөө дотор те. Бүгдөө ингээл хоол захиалаад хоол авчраал те бүк мөкийг авчраал тэгэл пари хийчдэг те. Тэгэл ийм нөгөө нэг ugly sweater өмсөөл те. Тэгэл гой зураг авахад одоо яг шинэ жил болж чинь те. Шинэ жилийн ураас бол игээд орсон те. Тэгэхэд бол ингээд айл болгонд л баг өргөдөж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл одоо таныг найз хүүхдүүд ингээл ороход ч амар би нэг юм байраад чинь тэндээс ирж байгаа хүмүүс бас нэг юм байраад чинь те. Тэгээд идэж байгаа л ингээл өнгөрчдөг. Амар easy, хямдхан. Тэгээд ингээд нэг тийм дарамт учирдгүй те. Тэгэхэд бол гэж аахгүй. Манайхаас одоо нэг одоо жишээ түрээслэгчтэй нэг юм офис түрээсэлдэг хүмүүс ингээ хоорондоо шинэ жил тэмдэглэхийн тулд бид нар ингээл ресторан захиалаад ингээл 200 300 мянган төгрөг төлөөл гоёол очдөг гэх те. Мэдээж тэр калчер бол бас гоё те. Гэхдээ одоо жишээ яг эний чинь болвол зөв шинэ жил дээр биш. Зүгээр нэг ивентүүдийг зүгээр нэгнийдээ зочлохдоо ч юм уу те. Зүгээр бүгдөө нэг хаяа нэг бүтэн сайд нэг уулзахтаа ч юм уу те. Тэгээд хийчүүл гоё юм байна ч тийм үү. Тэгтэл бид нар нэг мэдсэн чинь айл үжил Америкчсан байгаа байхгүй юу би одоо те. Нэрээ Монголд чи тэгдэггүй штэ ингээд найзуудаараа уулзъя гэсэн чи заавал нэг ресторанд ороод заавал нэг хоол идэл тэгэл заавал нэг гоё ганган байх ёстой болоод те. Заавал нэг хөөрхөн байх ёстой болоод заавал баг ажилтай заавал баг сүхтээсүүл байх шаардлагатай болоод те. Ядаргаатай те. Тэгэхэд бол Америкт бол тийм байх байхгүй зүгээр байгаараа те. Кукерс пицца зөөдөг гэл тэгэл зогсон те. Тэгэл байждаг те. Uber хийдэг. Би автобусаа драйвер гэдэг байж байгаа шүү дээ те. Ерөөсөө ичгүй те. Тэгэл бүгдөө ингээл хоол авчраад хуваагаад идэл. Өө чиний бууз чи ямар гоё ингээд Монгол дамплын үнэхээр гоё гэл ингээл те. Тэгээд байждаг шүү дээ бид нар те. Тийм тэр талаараа өстой би нэгээ ялгуулад идэв те. Өстой амар шүү дээ яг үнэхээр тэр ямар гоё харагдаж байна гэх. Тэгээд болоо те. Тэгээд болоо заавал нэг
хэрэгтэй юм бариад ингээд манай монголчууд өө бадмаа өнөөдөр тийм хацаа илээ. Би бас тэрийг аав гээ. Бараг тэр ганцхан хувцастай бахта энтергээ ярьдаг гэж байгаа байхгүй монголчууд те. Тэгэхэд бол энд бол ганцхан хувцастай байсан ч who cares. Ерөөсөө те ганцхан хувцасаар ч амьд. За. Та подкаст маань бараг өндөрлөх төгчийн. Тэгээд Баахан одоо ярьч юу яач вэ? гоё агуу хүмүүс та сурамжтай гоё юмнууд ярьсан баха. Тэгээд нөгөө жаргал зовлон ээлжилдэг гэдэг шиг тий. Тэгээд та түрүү нөгөө сайн хүмүүс гэж байдаг шүү гэд хэлсэн. Тэгээд миний хувьд би Америкт анх ирээд миний сайн хүн нь та байсан шүү. Баярлалаа. Би хоёулаа хамтдаа Нью-Йорк Тий, явсан шүү дээ. Тэгээд би таныг ингээл би ч ирээд юус удаа Яруусан удаа байсан яа. сар марч тий. Тэгээд надаа ингээл амар их олон юм яриад ингээл Америкийн талаар анх удаа ингээ гоё сэтгэлээсээ зөвлөөд хажууд суугаад тэгээ дараа нь ч гэсэн би танилаа ингээ асуудал гарахаараа ингээ залгаад тэгэхээр та мэддэг бүх юмаа ингээд хэлж өгөөд тий. Тэгээд тэр чинь ингээ дүүгийнхаа сэтгэлд ингээ үлдсэн байдаг. Тэгээд бүр 2 жилийн дараа хүртэл танилуу би буцаад ингээд подкастад маань ороод өгөөч ингээд та надад айгу том сэтгэл үлдээсэн болохоор тийм шүү. Тэгээ миний хичээн нөгөө нэг таньс нэг тийм юм энержи өгөх байхгүй тийм юм bright тийм юм гоё одоо ингээ хүнийг нэг фил гоё болгодог. Тэр чинь хിവэрэ байна. Миний хичээнүүдний гал хിവэрэ байна тий. Иймэрхүү асуудал амьдрал тохиолдож илээд энээс илүү хэцүү зовлонтой хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор keep going. Тэ Америк бол зөв эцсийн зогсол биш шүү дээ. Шүү илүү сайхан нөхөрмөн байж шүү дээ. Хүлээж байгаа. Тийм тэгээд Баярлалаа. Их оронгүй хүмүүс биш шүү гэдэг. тий. Харин тийм шүү дээ. Одоо тэгээд бүр болохгүй би бол одоо яг үнэ give up хийдэг point дээр баг ирчээд байгаа байхгүй. За болохгүй бол буцаад өө Монгол руугаа болохгүй бол буцаадаа гэдэг оронтой юм сайхан. Яг үг бай тээ бас бид нар яг тийм үг байдаг. За болохгүй буцаад гэж Яг тийм угаасаа тэгтээ очоод аав ээжинд очоод хийхэд хэмжээглийг гаргана. баг тэгсэн. Яа ажил олж тараад тэгтээ. Тэгээ монголчин зарим нураг ажил хийхгүй юм дээ. Гэхдээ бид нар бол одоо ингээд одоо жишээ нь ингээд бид нар чинь тий амар одоо юу гэдэг нь educated байгаа штэ. Монголд очиход бол бид нар бас л айгүй инвестмент болж байгаа байхгүй. Бид нар бол Монголыг очиж өөрчлөх ёстой. Монголын одоо би бол өөрөө төр засагт ажилласан юм. Төрийн байгууллагт ажиллаж байсан болохоор манайхаа одоо жоохон Америкт ирээд ер нь гадуур хийж тамилтаар явж байгаа таа ч гэсэн юмнуудыг сайн анзаарч байгаарэ. Суралцах юм суралцаад Монголдоо буулгаж байгаарэ. Тэгвэл зарим нь жоохон амьдралтаа буулгаарай. Зарим нь шал амьдралгүй болгодог шүү гэж би санаад байдаг байхгүй юу тийм. Тэгэхээр одоо ингээд та нар шиг залуу хүмүүс буцаж очоод өөрчлөх хэрэгтэй л гэж бодож байна. Монголыг аврах хэрэгтэй. Монголын одоо бүр яг буцъя гэд бодохоор тэр утааг нь харахаар бүр ингээд одоо сая ямар амар бичлэгүүд явав тий. Тэгэн гот за дахиад нэг жил гүрчдэг юм уу гэдэг бодол орж эхэлж байгаа байхгүй. Би бодлын тэр ч юм шүү. За тэгвэл сүүлийн мөчийг танд үлдээ. Тэгээ та яг одоо сонсож байгаа би ингэж асуумаар байна. Яг би яг өмнө нь битээр ингэж асуудаг нэг Монголд ирэх гэж байгаа хүмүүс юу гэж хандаж хэлэх юм бэлхүү гэдэг. Гэхдээ энэ сүүлийн үгийг яг одоо энд ингээд сурагчийн визээр ч юм уу ингээд агүй олон жил амьдарч байгаа хүүхдүүдтэйгээ нөхөртөө эсвэл битээр шиг ч юм уу тий гаццсан. Тэгээ яах вэ гэж бодсон одоо ийм хүмүүс маш их байгаа шүү дээ. Би зөндөө байгаа. Тэгээ тэр хүмүүст зориулаад ч юм уу зөв нэг юм тий энд яах вэ хэлэх юм юу гэж тэгээ хэлэх үгээ сүүлийн үгээ хэлээд тусгая. За тэгвэл би бол ингэж хэлмээр санагдаж байна. Та хэрэг 30-аас доош настай болвол одоо оюутны визээр ирж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж те залуу байна education тэгээ хүүхд одоо нот чиг одоо өөрийнхөө нөхцөл байдлыг аягүй сайн ойлгож ирэх хэрэгтэй шүү. Цаг хугацаа гэдэг чинь Америкт бүр ингээл харвсан юм шиг өнгөрчдөг. Боловсрал эзэмшиж байгаа бол эзэмшсэн боловсрлаа заавал Монголд авчиж хэрэглэхийг бодоорой. Хэрвээ амьдрий гэж ирж байгаа бол оюутны виз, дэмий виз шүү, ажиллах эрх байдгүй шүү. Ажиллах эрхийг олох гэж зовдөг шүү. Ажиллах эрхгүй хүмүүс чинь тэр одоо хууль бусаар ажиллана, тэр эрхээ зөрчүүлнэ. Тэр асуудлууд ч үүсдэг. Тэгээд та нэгэнд амьдралтай ажил хийгээд амьдраад энд байна гэж бодож байвал бусад төрлийн визнүүд
зөндөө олон төрлийн визүүд байгаа. Тэр визүүдийг судлаарай, нэлээд сайн сайжруулаарай. Мэргэжлийн ажил хийх боломжийг олоорой. Энд байгаа монголчуудад бол нэгнийгээ сайн одоо тусалж дэмжиж хайрлаарай, гол нь хайрлаарай. Хайрлах хэрэгтэй байхгүй бид нар монголчууд одоо ингээд нэгнийгээ ингээ харахаараа бараг зүхтдаг, найзлах дургу, муулдаг тэр юмаа болцохоогоорой, нэгэндээ туслаарай, инэрэнгүй байгаарай, нэгээ хайрлаарай. Ирж байгаа хүмүүс минь амьдрий гэж ирж байгаа бол оюутны виз жоохон дэмий сонголт байж магадгүй. Ирээд одоо дискгүй болвол нэг 10 жилийн виз явчаад тэгээд нэг оргинол болох гээд байдаг. Тэр бол бас айгүй явцгүй. Бас л хуучирсан арга тий. Одоо бол нөгөө Америкч очиж бүгд бидний худлаа кейс зөхөж байгаа гэж бараг мэддэг болцсон. Тэгэхээр арай илүү боловсрлоо ашиглаад ажиллах боломжтой юм аа сонгоорой. Бид нар одоо арай өөрөөр харах хэрэгтэй, өөрөөр сэтгэх хэрэгтэй. Бизнесийн олон төрлийн визанууд байдаг тий. Бизнес хийх, инвест хийх боломжтой визанууд байгаа. Боловсрлоороо ажиллаад явах боломжтой визнүүд байгаа. Энд байгаа монгол community-нууд маань нэгэндээ бас сайн туслаад тэгээд одоо дараагийн generation сайн явж ижил монгол community strong болно шүү дээ тий. Тэгээд тийм байгаарай л гэж л одоо хүсье, захий тий. Сайн судалгаатай яваарай. Над чиг бити emotionally байгаарай гэж хэлээ та. За сток баярлаа. Та бид хоёрын ингээ урилгыг аваад тий орж ирээд оролцоод өөрийнхөө амьдралын түүхийг ингээд хуваалцаад тий манай Монголоос сонсож байгаа хүмүүс, энд сонсож байгаа хүмүүс бас нэгийг бодож байгаа хаа гэж найдаж байна. Тэгээд энд хүрээд манай Wonder Girls Journey-гийн 11-р дугаар өндөрлөж байна. За баярлалаа. Энэ үртэл бидэнтэй хамт сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд чи нөгөөний юугаа хэлээч. Юу дараараа гэдэг тийм. Тийм. Манай дугаар таалагдсан болоод лайк дараарай, subscribe дараарай, коммент хийгээрэй. Манай дэмжээрэй. Хүмүүс айгүйх нөгөө юу лээ? Подкаст ингээд тастад оруулж болдгоо мүү гэд комент бичсэн байсан. Бид өөр Instagram хуудсан дээрээ айгүйх ингээд тастад оруулсан байдаг шүү. Тэгэхээр Wonder Girls 63 Wonder Girls 63 гэсэн нэртэй Instagram хаяг байгаа шүү дагаарай. За баярлалаа. Баярлалаа.